Дархуутын захирагчийн орлогч Батөчөр хүнсүдэн аж ахуйн газрын дарга Гамболдноор өнөөдөр хөвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд орхон суманд ажиллан ургац сургаалтын үйл явцтай газар дээр нь танилцлаа. Энэ жилийн ургац сургаалтанд 800 гаруй ажиллах хүчин шаардлагатай гэсэн захиалгыг аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлсэн. За аймаг орон нутаг ихтэй мэргэжлийн сургуулиуд аж ахуйн нэгжүүд гурвалсан гэрээ байгуулснаар оюутан залуучууд намрын их ажилд хүч нэмэн ажиллаж байгаа юм а. За өнөөдөр манай энэ ажлын хэсэг бас энэ дээр ирж газар дээр нь танилцж байна. Тэгээд хүүхдүүд маань бол одоо хоолунд гайгүй байна. За мөн одоо байр савны хувьд улаахан даарч хөрж байгаа малуу байна гэж багш нартай бас уулзлаа. Ажлын ногоо хураалт хийж байгаа бас манай тариаланчд байна. Бас одоо юун дээр бол хүүхдүүдийнхээ хөдөлмөрт бас нэлээд талархалтай хандж байна. Одоо сайн ажиллаж байна. Өдрийнхөө нормоо биелүүлээд хангалттай сайн ажиллаж байна гэсэн юм. Тэгээд манай одоо ихтэй сургуулийн одоо консорциум тийм ээ манай Дархан политехник коллеж бол маш одоо энэ хүүхдүүдийн голыг нугалж мараг маш олон хүүхдүүд маань ирсэн. Өдрийн ангийн болон одоо ичнээ ангийнхныгаа хүртэл гаргасан байна. За мөн одоо Дархан дээд сургууль гэхэд бас бүтэн одоо бас баг ирсэн ажиллаж байна. Мандах бүрдээ сургууль маань өөрсдөө хэмжээнд бас хүүхдүүдэд хүмүүнлэгийн сургууль бас хүүхдүүдэд гаргаж ингэж одоо 5 ихтэй сургуулиуд маань гаргасан байна. За анагаахын их сургууль болон шинжлэх ухааны технологийн их сургууль бол одоо амралтын өдрүүдээр нэмэлт хүч олж ажиллах юм зорилготой ажиллаж байна. Тэгээд одоо эд одоо сайхан намрын хураалтын ажил эд сайхан өрнөж одоо манай ногоочд маань бол одоо ер нь ажлынхаа 70% бараг нугаллаа гэсэн ийм байдалтай одоо сайхан зохион байгуулалттай ажиллаж байна. За одоогоор ургац сургаалтанд Дархан политехникийн коллеж, Мандах бүртгэл, Хүмүүнлэг, Дархан дээд, Дархан уул аймагт хөдөө аж ахуйн их сургуулийн Харьяа агриколог, бизнесийн сургуулиас нийт 700 гаруй оюутан ажиллаж байна. Дархан өргөөгийн Итази 2-ийн сурагчид ангиар ирсэн. Тэгээд ирээд гайгүй л дэжгүй. Маргааш 8 дахь хоног тэгэл буцсан да. Хоол байр энэ ямар вэ? Байр нь ч гайгүй охид өгүүдээр тустай байрлаж байгаа болохоор бас гайгүй шүү. Дархан политехник коллежийн 1-р байраас би 26 оюутан хариуцж хурж ирсэн байгаа. Тэгээ хүүхдүүд ер нь дэжгүй сайн нормтой өдрийн 20 шуудаа норм хийгээд бараг зарим хурдтай оюутнууд нь өдрийн цайны цагаар дуусчаад тэгээд жоохон удлаа гэх нь 6 цагт л дуусч байна. Тэгээ хоол үнтэнсэн гайгүй тэр байрлаж байгаа байшинсан гайг дулаах юм бэл. Өмнө нь бол юусаа ажиллаж байгаа. Энэ яг ангиар бол анх удаа явчихна. Ямар вэ? Дэжгүй. Тий. Оюутан цагийн бас нэг гоё ш. Тий, дурсамж тий. За тэгээ маргааш явлаа. Тий, маргааш гоё явлаа. Хамт тэгээ цалингаа хизээ яаж авах вэ? Цалингаа ажиллаад оройноо шууд башийнхаа тасаар гэнэ гэсэн. Анги өдөрцөн башихаа. Тий. За усан цалингаараа юу ий гэж бодож байна? Усан цалингаараа тэгэл нөө дотор байранд болохоор хүмсээ цуглуулна. Тэгээд дотор бараа өрөөгөө засар хийн. Тэгээд ойр зүр утас муцс гээд юу нь л цацуулах нь ихэнэ байна. 20 хүүхэд байхалж ирсэн 2 дугаар курсын оюутнууд байгаа Дархан политехник коллежийг. Анх бол нэг ихэд бол хүнд хүчээр ажил маань нэ тэрэ гэжсэн бол одоо бол ачлалтаа гаршаад бүр нөгөө аргаа болоод тэгээ илүү хурдтай явдаг болсон байгаа. Хүүхдүүд авч явж болох хаана онох бол яах бол зотрох болоо даарах болоо гэсэн чинь үгүй нөгөө дулаахан байр бариад бэлтцсэн байшин донж байгаа болохоор илүү тавлаг тухтаа байгаа. Оюутнуудын өдрийн хөлс өмнөх жил 50 мянга байсан бол энэ жил 60 мянга олжээ. Ажлын хүч авч байгаа аж ахуйн нэгж иргэдийн аль нь ч талбайдаа халаалттай сэндвичэн байр бэлдсэн. За мөн өдрийн 3 хоол өгч байгаа гэлээ. Энэ жил 45 га талбайд ловн сонгон байцаа шармаж хөрмэнжин гэсэн 5 төрлийн ногоо тарьсан. Одоогийн байдлаар манад 26 оюутан Дархан өргөөгийн 15 цэргийн албаа агч нар ажиллаж байна. За бүгд байранд байрлаж байгаа. Өдөрт 3 хоолтой, өглөө өдөр орой 3 хоолтой. За ногоо явралт явцыг одоо бараг 70% та. Лонгийн уралтал үндсэндээ дуусч байгаа. Нийт 21 га талбайд тарьж байгаа. Энэ талбай дээр маань 12 га байгаа. 42 оюутан, 2 багштай хариуцаад ажиллаж байна. Одоогийн байдлаар урд нэг талбайгаа дуусаад ийшээ ороод ирчихсэн байна. Хүүхдүүдийн хөлс өдрийн 60 мянган төгрөг, багшийн хөлс өдрийн 90 мянган төгрөг байгаа. Байр манайх энэ жил нөгөө нэг хүүхдийн 40 хүүхдийн захиалга өгөөд хангалттай байр барьсан байгаа. Ургацын талбай зөвхөн Дарханы оюутан залуучуудаас гадна дотоодын цэргийн ангийн байлдагчид ажиллаж байна. Энэ талбайд дээр 8 сарын өрөөнд ирсэн. Ирээд сар гаргалж байна. Ингээс нэг ахлагч 15 хүүхэд төлөвлөлт ирсэн. Ирээд сонгон хүрмэнж ярах одоо ловлоор 10 сарын 5 төрөлт ирчихлээ. Тэгэл ачаал ангитраач л гэдэг.
Би одоо энэ Дархан Поли коллежээс 28 оюутан, Мандах дээд сургуулиас 25 хүүхэд, Дулаан тосхоноос 67-8 хүүхэд нөө 72 3 хүүхэд нэ. Ингээ нийтдээ тэгээд манай өөрийн ажиллаж байгаа ажилчтайгаа нийлээд нэг 120 гаруй хүн амтан яг өнөөдрийн байдлаар талбай дээр ажиллаж. Нийт талд тариалсан талбай нэг 46-7 газар тариалагдсан. Тий одоо ямарч байсан сонгоно ураагаа дууссан, өргөс тэмэг дууссан. Одоо Хүрэн Манжингаа дуусчаад одоо Ловонгийнхаа тариа хураалтанд орсон явж. Дархуул аймгийн хэмжээнд энэ жил 18,000 орчим га талбайд төмс хүнсний ногоо үр тариа тариалсан. Одоогоор төмс хүнсний ногооны хураалт 60 гаруй хувьтай байна. Зуршлаг гандуу ургацын болц таар байснаас хураалт хойшлсон ч ажиллах хүчний асуудлыг хамтран инхүү шийдвэрлснээр аймаг орон нутгийн ногоочид тариаланчид ургацаа хитгүүдрхээс өртөж хурааж амжихаар байгаа гэлээ. За энэ нэрчээрээ цаг агаар таатай ургац сураалт үргэлжилбэл эх 10 дугаар сарын ихэнх гэхэд аймгийн хэмжээнд ургац сураалт бүрэн дуусах төлөвтэй байгааг албаныхан ярьсан юм а.